Tea time Xixek. За ингээд tea time дахиад уулзалт баяртай байна. Өнөөдрийн дугаар болохоор бид нэгэн рестораны галтгоон дээрээс би одоо эхэлж байна. Тэгээ энэ ямар учиртай газар вэ гэхээр ерөнхийдөө өнөөдөр бидний хийх гэж байгаа хоолнууд дандаа органик одоо юу орсуудаар ярьдаг нэг ГМО байхгүй, гений өөрчлөлтгүй бүтээгдэхүүнүүдээр бид нэг хоёр төрлийн хоол хийнэ. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө бидний хийх гэж байгаа хоол бол ерөнхийдөө цомхон материалтай мөртлөө маш гоё 4 хүний порцтой хоолнууд тийм. Тэгээ би эхлээд лентик суп хийн. Дахиад тэгэнгуутаа ризотто хийж байгаа. За энэ ризотто нь болохоор бас муу адил органик одоо будаа гэж ярьдаг. Их гоё. Тэгэхээр энэ Ярмарка брендийн маш олон төрлийн оруулж ирдэг будаанууд байдаг. Одоо ванду, цагаан будаа, дээрээс нь бас бэлэн болдог хоолнууд байдаг. Тэдний юу вэ гэхээр ризотто, Итали шүл одоо юу гэдэг энтхэг карита, будаа гэдээ бас бэлэн тийм хоолнууд өгдөг. Тэгэхээр өнөөдөртөө бид нар ямар ч хэлсэн би өөрөө ризоттод маш дуртай бол тэр бид нар томаттай, беконтой одоо ризотто хийнэ. За тэгэхээр энэ чинь ерөнхийдөө бол ард нь бол орцуудыг бол монголоор бол бичсэн байгаа. Одоо юу гэдэг энэ чинь жишээл 250 г будаа ийм одоо витамин агуулгад гэдэг хоёр одоо ус мус одоо юу гэдгийг вино, масл, тэдэн минут ийм бүхэн бичсэн байгаа. Гэхдээ бид нар илүү гоо амттай болгоо заавараас нь илүү бичнэ. Тэгэхээр одоо бид нар органик ресторан гэж одоо байдаг. Чингис Туршбуудлын одоо яг хойхон талд. Тэгэхээр тэрний галтгоонод бид нар явж гин. Тэгэхээр энэ чинээсээ бас өөртөө органик бүтээгдэхүүн зардаг дэлгүүртэй. Тэнцэнээс би шүлэн дээр одоо юм vegetable born одоо ерөөхдөө бол шүл янз янзын шүлүүд байдаг. Одоо beef stock, chicken stock гэх тийм бэлэн. Тэгээ энэ бол ногооны одоо бэлэн юм жуус шиг юм шүл байгаа. Энэ дээрээ бид нар баяжуулаад одоо янз янзын махны амт одоо ногооны амт юу хийж болно. Маш гоё цаг хэмнэсэн бүтээгдэхүүн байгаа. За окей. Тэгэхээр юунаас эхлэх вэ гэхээр зөмөрөө би ямар ч шүл ризотто хоёр хамт хийгээ явчих цаг хэмнээ. Тэгэхээр ямар ч шүлнийхээ орох ногоо болон орцнуудаа зөмөрөө хэрчиж хийгээд одоо юу гэдэг бэлэн болгоод тавьчих. Тэгээд ризоттогоо хий. За эхлээд хамгийн түрүүнд бид нар ризоттог нэг юу гэдэг анхаарах зүйл үүдэг. Энэ юу гэхээр мэдээж бэлэн будаа, цагаан будаа учраас маш удаан дэвтдэг учраас бид нар эхлэхийнхээ өмнө хөд уусанд хийгээд тавьчих илүү гоо хөөгөөд будаа чи хурдан болдог учраас бид нар нэг савнтар будаагаа хийгээд устаа хийчих. За ямар ч зөмөрөө хайлтж аваад юу яа. Будаануудаа ерөнхийдөө ризоттонд бас яг өөртөө тохирсон будаанууд гэж бас жоохон ондоо сорттой байдаг. Гэхдээ бас заавал тэр будаагаар хийх шаардлага байхгүй. Одоо бидний одоо энэ бэлэн будаа бол ерөнхийдөө 4 хүний порц нэг пакет гэж явж байгаа. За энэ ч бол баг зэргийн өөрийнх нь нөгөө ризоттонд ордог одоо базилик одоо тэр амтлагч те баг зэргийн орегано энэ төр бол энэ бол харагдаж байна, үнэртэж байна. Тэгээд хатаасан одоо юу гэдэг юм томат помидор нь одоо улаан лойлнууд байна. За тэгээ энэ гоё сортын цагаан будаа байна. Энийгээ зөмөр одоо хөд уусанд игээ дэвтээчихнэ. За их ус их хэрэггүй. Дараа нь бид нар шүүх учраас баг зэргийн ус игээд бүгдээ сайхан ингээд дэвтээгээ тавьчихна. Тэгэхээр аяндаа энэ чинь ус нь байхгүй болоод ингээд будаа нь хөөгөөд ирнэ. За тэр оронд яг уу гэхээр зөмөрөө одоо цаг хожоод юугаа яах вэ шүү дээ. Бос нөгөө шүлэндээ орох материалуудаа бэлдэнэ. За энэ чинь надад нэг шиг дахины чээж мах байна. За энэ нь бол ерөнхийдөө бид нар янз янзаар хэрчиж болно. Жижигхэн дөрвөлжин, том далбар. Тэгэхээр тэр бол өөрийнхөө одоо юу гэдэг хүслээрээ байж болно. Би энэ чинээс бас нэг их мах ихгүй. Яг л бидний нөгөө хэрэглэх гээд байгаа ногооны сток гэж ярьдаг одоо шүл байгаа учраас тэр шүлэнд маш их гоё амтнууд байдаг учраас бас амтын эцэг их махтаа болгомооргүй байна. За би ингээд бүгдийг сайхан ерөнхийдөө том дөрвөлж ирчихжээ. За мэдээ дахианы чээж мах бол ерөнхийдөө холестерин бол маш бага агуулгадаг учраас одоо манай тамирчид фитнесээр хичээлж байгаа залуучуудын гол бүтээгдэхүүн болж өгдөг учраас
эргэлт хэрэгцээтэй байдаг. Хаа дахиад нэж хийж мах. За. За нэг иймэрхүү ойролцоогоор нэг 150 г дахиад нэж хийж мах. Цөмөр хийшээч. За ер нь лентик гэж ярьдаг одоо нэг ёсондоо одоо вандууны төрөл маш хурдан болдог, том вандуунуудаа бол хурдан болдог. Дээрээс нь аюу хамгийн тижээлтэй гэж явдаг. Ерөнхийдөө Европод бол лентик супыг бол маш ихээр хэрэгэлдэг учраас бид нар лентикээр бас ганц хоёр орчнууд би бас хэрэгжилжсэн баг санаж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар өндөгний бас цагаантай жоохон уургаар одоо баялаг. Тэгээ дахиад нэмахта маш гоё лентик суп хийн. Энийгээ бол цөмөрөө шууд бэлэн болж байгаа шүлэн дээрээсээ бид нар бол хийхэд бол хангалттай болно. За ингээд бидний шүлэнд орох юмуд юу вэ гэхээр за баг зэргийн сармис, сонгон, бор мөөг. За энэ ч надад би чорхтсон юу байгаа? Пармезан нөгөөд нөө хатуу бяцлаг байгаа. Тэгээ энэ ч баг зэргийн тослог багтаа цэцгий. За мөн дээрээс нэг давс перц өөртөөхөө хүслээр тэгээд ногоон хулуу орж байгаа. Тэгээ баг зэргийн нэг атга одоо бууцаа гэж ярьдэн спинач орж байгаа. За тэгэхээр би ингэнэ ийшээгээ шүлнийхээ савыг тавьчих. За энэ бол 4 хүний порц учраас бид нар 2 хумс сармис хэрэглэнэ. За 2 хумс сармисаа бид нар заавал жижиг ирчээд авах шаардлага байхгүй. Тэгээ томоор нь ирчих. Тэгээд сонгон сармис хоёроо ерөөхдөө эхлээд бид нар орегано баг зэргийн маслан дээр оливын тостой холиод шарж өгнө. Дараа сармисаа сонгонтойгоо бид нар хуурах учраас заавал бүр жижиг хэрэглээд ташаадаг байхгүй. Хамгийн гол нь лентик ч өөрөө ямар хэлбэртэй вэ? Жижигхэн бөөрийн хэлбэртэй учраас бид нар болж өгвөл ногоо одоо юу гэдэг мөөг, мах энтрэ тиймэрхүү хэлбэртэй. Тэгвэл нэг тавган дээр хүн халбагдахад одоо юу гэдэг нэг ганц төмс луун биш яг бүх юм халбан дээр багтчих хэрэгтэй. Тэгжиж одоо сүп чи гой болж өгнө. За би энэ хариулын каструлын дээр юунаасаа хийнэ? Баг зэргийн оливын тос тэгээд нэг албаг масл хийчихнэ. Мэдээж оливын тос ч өөрөө одоо юу гэдэг бүтээгдэхүүн шингээ орчих учраас маш гой болно. За тэгээ маслаа бас баг зэрэг нэг цааны албаг масл хийж. За энэ хоёр холилдох дээр өөрөө их гой болно. Тэгээ энэ дээрээсээ 2 хум сармис 4-1 сонгон хийчихнэ. Мэдээж бид нар одоо фреш орегано байхгүй учраас бид нар юу яана? Заавал шарж ахтаа бид нар хуурай амтгачаа хийж өгөх ёстой. За орегоног бол ихийгээд өргө хитрхий хийчихвэл айгүй тийм хурц ялуун үнэртэй болчих учраас бид нар нэг ойролцоогоо нэг ийм байх хэрэг ерөнхийдөө нэг шүлэнд бол хангалттай гоё бол. За окей. За одоо энэ чинээсээ бид нар мөөгөө бэлд. Мөөгнийхаа одоо нэг сүүлийн хэсгүүдийн цөмөрөө аваад хатуу учраас удаан дэвтэнэ. Бор мөөгний амт бол их хүчтэй байдаг учраас их хоёр ширхэг мөөг багт ерөнхийдөө хангалттай баха. Тэгээ мөөг адил болж игэл лентиктэйгээ адилхан жижигхэн дөрүүлж ирчүүл их гоё болно. Одоо энийг ясандаа шүлээ халбагдах болгонд чи одоо дотор нөгөө мөөг лентик те тэр сонгон сармис дахианы нэг ширхэг мах одоо юу гэдэг тэрний ганц дөрүүлжин луун тиймэрхүү юм бүгд орж явах хэвээр. За тэгээ сармис сонгон хоёрыг бол ерөнхийдөө гоё боролтол нь гоё хамтын орчтол нь тосондоо шарж өгөх хэрэгтэй. За би ийшээ хийх юмудаа би ийшээ хийгээд шүлний аяганда хийгээд. Одоо энэ дотор мөөгөө чинь хамгийн түрүүнд хуураад ах бид нар шаардлага байхгүй ногоонууд хамгийн гол сонгон сармис л. За тэгээ баг зэргийн лимоны шүүс орж бид нар жоохон эсрэглэн хамт оруулж өгнө. За одоо энэ чинээс спинача ирчээд өгч. Окей. За ганцхан спиначийг бид нар тусдан тавьчих. Яагаад тэр шүл ерөөхдөө бүрэн босны дараа хийгээд 1 минут хүрэхгүй хугацаанд спинач аягүй гоё дэвтээд өгч учраас. За энэ чинээс бол хулуугаа бол бид нар одоо хийчих болно. За одоо ингэ гоё борлож эхэлж байгаа үстэй.
Тэнгуут нь дахин юм хаа хийшиж болно. За. Мөгөөч болно. За гоё нүрч шүү. Аа баг зэрэг утгаад өгч. За тэгээ хулуугаад байгаа нь яадаг вэ? За би хулууг хөндлөнгөөр нь шууд ингээд дөрүүлж болгож чаад. Ингээд яг нөгөө дахааны махтагаа нэг ижил ирчээд өгч. Тэгээ иймэрхүү шүлийг бол ерөнхийдөө оройн хоол моолн дээрээ хэрэглэхэд бол аюу гой хөнгөн шүл болж өгдөг учраас маш гоё болдог. Зяан болчихлаа. За энэ дээрээс одоо цөмөрөө баг зэргийн усын нэ. За бид үүнгуудаа пармезан цэцгийн хоёрыг бол ерөнхийдөө жоохон ойртолоо тавьчих. Энэ хоёрыг бол ерөнхийдөө дөхөөд ирэхлээр нь хийх учраас ийш нь ингээд тавьчихнаа. За энэ дээрээс цөмөрөө хар бэрцүүл жоохон ахиухан хийгээд өгвөл зүгээр. Гаргахт нь муу адил дахиад жоох юм өгч. За тэгээд давс. Нөгөө далайн давснаас ичээ. Тэгээд нөгөө стокноос хийгээд өгч. За энэ бол ерөөсөө ингээд нэг юм өнгөхгүй одоо шүл байгаа шүү дээ. Ихгүй ногооны хамт орвол. Одоо шил энийг хийхдээ энэ ард мэдээж орцнууд нь бол байгаа шүү дээ. Одоо шил улаан лойл, хулуу, өргөстэй, хэмэх гээд тэ помидор янз янз юм ороод усан чанаад тэднийг одоо шүүгээд ч юм уу энэ шүлийг гаргаж авсан байгаа байхгүй. За тэгэл лентикнээс зөмөрөө ичнэ. За ойролцоогоор нэг эн чи өөрөө одоо энийг уутанда хэдэн грамм байдаг вүлээ? 250 г, 350 г. Тэр энэчнээс нэг ойролцоогоор 100 г-ыг хийхэд бид нар хангалттай болно. Окей. За тэгээ сайхан утгаад өгч. За энэ дээрээс бид нар ойролцоогоор дахиад нэг 60 г луун хийх хэрэгтэй байгаа. За энд бэлдсэн луунгаас нь би жоох нэг авчнаа. Ер нь миний хувьд бол луунг нэг айхтар ялцаалахгүйгээр жоохон бас нэг ажлууртай байвал илүү гоё. Амтны гард юм санагдаад байгаа байхгүй. За муу адил бас лидиктэйгээ адилхан бид нар хэмжээтэй ирчээд өгч. Тэгэж үлэн дээрээс ич. За одоо энэ дээрээс бид нар спинач хийх хэрэгтэй байгаа. Дээрээс нь буцалсныхын дараа өндөгний цагаан хийж өгнө. За нэг өндөгний цагаан гэж бодол төр маш их уураг аавна гэсэн үг шүү дээ. Одоо өндөгний шарчин болох холестерин одоо нэг өөх тос гэж ярьдэн шүү дээ. А цагаан нь бол уураг. Тэгэхээр бид нар дөрвөн өндөгний цагаан энэ яг буцалж яхад нэг нарийнхан юм зураас гаргаж оруулах хэрэгтэй. Тэгээ пармезана хийн. Тэгэхээр ерөнхийдөө шүлний юм болж байна. Одоо ризотtoгийн юмд орё. Дээд зэргийн будаа като. Ямар бүтээгдэхүүнээр хийсэн хоол хамгийн эрүүл хоолн гэр бүлийн гишүүн бүрт зориулж бэлтгэхэд хялбар. Ажлаас хоцрохгүй байхад тусалдаг нь. Өглөө бүр хэрэгэлсэн ч дахин идмээр санагддаг. Аликагийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн өглөөний хоол. Алика аз жаргалтай гэр бүлийн сонголт.
За одоо бид нар шүлнийхээ ерөнхийдөө гол юмнуудыг хийцэн байгаа. Тэгэхээр бид нар шүлэн дээр өндөг. За гоё лимоны жуус юм уу одоо фреш лимон. Тэгээд спинач. За тэгээд нөгөө бяцлаг амтлагааны юмудаа хийн маш гоё болгоно. Тэгэхээр одоо ризотто гоё. За надад энэ чинь нэг хайрлан тавг. Болж игэл жоохон томхон шиг ризотто ихтэй ийм далбар биш жоохон босоо ийм хайрлан тавгаар явуул гоё болдог. Яа би одоо үзүүлнэ заяа. За одоо яах вэ гэхээр надаа муу адил дахиад 2 хум саримс хэрэгтэй. За 2 хум саримсаа бас жижиг ирчиж. За ингэ саримсаа сайхан жижиг ирчиж. Нарийнхан цаас чи брэтгэр ирчих юм шиг. Ясаа нийтлээч. За ризотон дээр бол ерөнхийдөө маслаар хийвэл их гоё болно. Тэгээд дээрээс нь бас оливын досоор хийвэл гоё болно. Аль аль нь хамгийн гол нь хүн өөрийнхөө тосноосоо ямар илчлэг авмаар байгаа тий. Жохон энерги авмаар байвал масл хийж болно. Жохон диет барьж байвал оливын досож би тэгтээ ер нь за маслаар хийчихлээ. Окей. Ойролцоогоор 50 г масл бид нар 250 г одоо Ярмарка брендийн ризоттон дээр бол хэрэглэгдэнэ. За. Тэнгуудаа энэ маслаа сайхан тарааж явах орондоо бид нар беконы амт оруулна. За надад нэг их бол бекон зүггүй. Яг тэр тосондоо беконыхаа амтыг гой үнэр амтыг оруулчихад мах ер нь маш их хийсэн юм шиг гой тийм үнэр амттай болох учраас бид нар беконоо жижиг чинь. За энэ дээрээс саримсаа мэдээж чинь. Саримсны амтыг бол харин ч гэж маш сайн гаргах хэрэгтэй. За дээрээс нь сонгийн. За ер нь маслан дээр ярихад сайн чанарын масл бол хитрхи их нөгөө нэг дотроо ус агуулаагүй учраас ингээ биш одоо юу гэдэг шатаа дээшгээ өсрээд идэг учраас сайн чанарын масл их гоё шарж яхад ерөөхдөө мэдэгддэг учраас би бол сайн чанарын масл их галтгонд ер нь сонгожээ гэж зөвлөд байгаа. Хямдхан маслууд ч юм бол ерөөхдөө нэг 40% нь одоо юу гэдэг жинхэнэ бүтээгдэхүүн 60% нь сайхан усыг тоосон зэр болтол дотор нь цохоод ичдэг байхгүй. За би сонгоно жижиг ирчихнэ. Ризотон дээр бол ерөнхийдөө ингэдэг л дээ. Будааны хэлбэртэй бүх ногоогоо ирчих ёстой шүү гэж их загиндгий. Би бол тэрийг бол багын санаж байна. За ингээ буцаа бид тэнд тавьчих. За би юунуудаа беконуудаа бүгдийг сайхан жижигэн дөрвөлж ирчихнэ. Жинхэнэ ёстой нэг халбатахад 3-4 бекон гэдэг шиг л хийн штэ. Манай бол найз нараас ихэд зарим нэг нь бол ризотто ерөөс ойлгодгүй юм байна. Одоо ингээд ресторанд ороод амар үнэтэй ризотто авах гэхлээр юу гэдэг 15,000 16,000 тэгээ бүтэж байгаа процесс нь атга удаагаар хийсэн юм шиг байгаа даахгүй. Тэгээ яг гоё ризотто, гоё амтлаад, гоё виното, гоё хийвэл маш гоё амтан зогссон их гоё хоол болдог. Тэгсэн мөртөө их зардал одоо юу гэдэг юм багтаа их хөнгөн чанарын хоол болдог учраас надад бол айгүй таалагддаг. За би ингээд сонгон саримс масл бекон гурыг сайхан шарж гинэ. За энэ дээрээс бид нар хар перцнээсээ мэдээж хийгээд өгнө шарж явах та. За сайхан хар перцнээс ахиу гоё гэдэг чи. Ер нь би ярьдэн шүү дээ. Одоо ингэ дотроо хар үрлэн перцийг газар дээр шууд хаглаал ингээд хийнгүүт маш их нөгөө аромат гэж ярьдэн шүү дээ. Хүчтэй үнэр шин байдаг. Харагдсан перц бол ерөнхийдөө 50% их бага байдаг учраас дандаа ийм ботлогчн дээр хийж ер нь хоолоо хийж болох гоё. За окей. За одоо энэ дээрээс бид нар юугаа хийн штэ. Будаага гоё ингэж харагдж байгаа сарж байна. Жохон борлоод зөөлрөө тосонд чинь беконы амт, энэ саримсны амт бүх юм чинь беконыг бод бүр сайн бүр энэ цагаан уухыг бүр хайлтна тосонд нь оруулах. Тэгжээж бүх газарт гоё тэр махны амт чинь шингэж өгж байгаа учраас их гоё болдог. За нөгөө хийгээдсэн ус чинь бараг байхгүй болчихсон. Тэнгуутаа одоо бид нар араа шүүсийн доор нь шүүж аваарай. Тэгж байгаа дараа нь шүүсэн гэдэг байхгүй. Тэгэхээр будаага бид нар энэ
эргээд энэ тосоо удаандаа бид нар шингээж өгөх хэрэгтэй байхгүй. Хамгийн гол нь тэр амт тэр юм одоо юу гэдэг ногооны ризотто, загасны, дахианы юу гэдгийг одоо трафлны бүгднийг дандаа будаандаа ихлэ шингээж өгдөг. За. За ингууд тэр нэг энэ тосоогоо танаа анзаарч байна. Энэ их тос. Эний чи одоо бид нар будаанд нь ороод байхгүй бол будаач өөрөө одоо усны дэвтгчлэр ийм цав цагаан өнгөтэй болж байгаа зү. Нэвтгэрэлдсэн өнгө байхгүй болоод зөөлөрч чинь гэсэн үг бод. Тэгэнгүүт ийшээгээ эргээд тосч ороод ирэнгүүт буцаад нэвтгэрэлддэг болдог байхгүй. Тэгтэл нь одоо бид нар хуурах хэрэгтэй будаага амталж. Оо, нөө тосч байхгүй болчихсон харж байна уу? За. За энэ үед нь юусоо давс хийж болдгоо. Давс хийх юм бол бидний процесс юм. Онцгой болон давсаа хамгийн сүүлд хийх хэрэгтэй. За ингээд гоё шарах маягтай. Хитрхи өндөр гал дээр биш, бага гал дээр, дунд зэргийн гал дээр бид шарах хэрэгтэй будаага. За шүлээнийг харчих. Оо сайхан баслж. Ястаа сайхан болж байна да. За шүл бол ерөнхийдөө 5 минутаар бэлэн болно. Дээрээс нь бидний юм байна. За энэ чи өндгөө хийчих. За энэ надаа 100 г цагаан бино хөвчлэн резонто дээр ихлээр чихэрлэг биш эргээд нөгөө хуурай эсгэлэн амттай тиймэрхүү цагаан биноодыг сонгодог учраас тэрийг бас анзаарах хэрэгтэй. Хэдхэн ялуун тийм чихэрлэг амтууд ерөөсөө оруулж болох. Резонто бол ерөөсөө 20 секунд дотор худалж явах хэрэгтэй. Тэгэхгүй төлөгдсөнгийн амт оруул тэгээд бидний хийсэн хоол талаар алга болно. За тэгээд бидний хийж байгаа энэ ризоттоны будаа гений өөрчлөлтгүй одоо яг үгүй органик тариалангийн будаа учраас тэрийг бас сайн дахиад сануулмаар шүү за. За ингээд будаа чи ингээд ямар ч тосгүйгээд бүх будаа руугаа ороод нөгөө өнгөө хар. Будааны ч өнгө буцаад юм гоо гэрэлтсэн өнгөтэй болчихж байгаа үстэй. Инглээр нь яах вэ гэхээр цагаан биноогоо ерөөсөө 100 г цагаан биноогоо. За тэгэнгүүт энэ цагаан бино чи мэдээж усан үзмний гоё жимс эсгэж хийдэг. Маш их витаминтэй, хүний бид хэрэгтэй юу гэдэг элемент маш их байдаг учраас бидний цагаан биноны одоо шингэнийг ууршуулж тэр гоё жимсний амт, тэр гоё өөрийнх нь витаминуудыг буцаад будаандаа дахиад шингээж өгөх хэрэгтэй. Тэгжиж илүү гоё хүчтэй амт байна. За ингээд бид нар цагаан биногоо хийсэн юм чи одоо энэ бидний мэдээж хэрэгжилж байгаа будаа чи өөрөө дотор амтлагатай базилик одоо юу гэдэг баг зэргийн гоё ногооны саримсны амт байгаа учраас энэ шүүсийг хайж болохгүй ялангуяа. Зүгээр дан цагаан будаагаар хийж ивэл энэ бол хэрэггүй л дээ. Яг одоо энэ бүтээгдэхүүнүүд бид нар гэртээ хэрэгжилж байгаа тохиолдол илүү амарчлалсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд саяны ризотто гэл энэ будаа байгаа шүү дээ. Энд чинь ойролцоогоор 3800 төгрөг. 4 хүний порцлээс чинь нэг хүн одоо юу гэдэг 8900 төгрөгөөр одоо нэг хоолоо идчих, өдрийн хоолоо идчих болж байгаа байхгүй. За ингээд энэ цагаан биноог бид нар будаандаа шингэж байгаа хооронд нь нөгөө өндөгнийхээ юг бэлдээ. Дээд зэргийн будаа като. Ямар бүтээгдэхүүнээр хийсэн хоол хамгийн эрүүл хоолон гэр бүлийн гишүүн бүрт зориулж бэлдэх хэд хялбар. Ажлаас хоцрохгүй байхад тусалдаг нь. Өглөө бүр хэрэгэлсэн ч дахин идмээр санагддаг. Аликагийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн өглөөний хоол. Алика аз жаргалтай гэр бүлийн сонголт. За их гоё болж байна. Ялангуяа энэ үнрийг л үнэхээр би надад амар гоё кайфтай байдаг байхгүй. Яг нэг вино ингээд ширгээд яг ингээд ороод тэгээд энэ тэр базилик. За энэ дэр пармезан ярил янз юм болно да. Салах арга байхгүй. За окей.
За одоо ингэнгууд чи будаа чи өөр хатуу байдаг ш та нар ингэ хатуу. Жог хатуу. Бараг болж байна. Одоо энэ дээр нэг 50 60 г ус ичдэг байхгүй юу? Тэгээ ингээ баг магаар зөөлдөд байхгүй ингээ баг багаар. Нэгээс нь будаага агшаад байна гэж штэ. Хитрхийн ус ичүүд нөгөө амт мамч ингээ баахгүй ууршаад дээрэс нь будаа нялцаагаад бүр заваарсан юм болно. За одоо энэ чи бас нэг органик бүтээгдэхүүн ярьчих. Өнөөдөр чи ингээ жоохон нэг органикаар амьсгалсан юм чи органик юм. Энэ бол Окинский яйцаа гэдэг юм өндөг байдаг. Энийг бас хүлээлэн бас хүмүүс анзаарахгүй байж болно. Монголын яг нөгөө зах зээлд хэрэглэгчдэр хүний энэ одолтой амлалтын хэрэглэгчдэр хамгийн урд очдог 7 хоногт. Ерөөсөө үйлдвэрээсээ гараад 7-оос 2-7 хоногт ирж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь үйлдвэрээсээ Иркутскээс наашаа гараад машинаар ерөөсөө 7 хоногт дэлгүүдэд төөгдөд 2-7 хоногт худалдаа амлалтан дээр ирдэг өндөг учраас хамгийн сайн нөгөө тээвэрлэлтэн дээр удаагүй өндөг гэж байна. За надад 4 шиг өндөг хэрэгтэй гэж ярьж байсан тийм. Гэтэ өндөгний шарыг бид тусад нь хийн. Цагааныга аягандаа байна. Мэдээж харийг бол хэрэглэж болно. Энэ шүлэн дээр. Ягаад тэр зүгээр өнөөдөр бид жоохон пластирийн тэр органик гэдэг юм ярьж байгаа учраас бид нар жоохон тэрийг нэгтлэг рүү ингээд байгаа байхгүй. Тэрнээс би бол ерөөсөө өөхтөө хоолж идчихдэг өндөгний шаардсан тустай тийм байгаа байхгүй. За. За та нар тэгээ ямар ч гэртээ хийгээд үзээрэй. Маш гоё амттай энэ хоёр хоол. За ингээд за 3 ширхгээр болох юм байна дөө. Энэ чинь том өндөг байна шүү дээ. Окей. За тэгэнгүүтээ энийг бас мартчих үү дээ. Тэгэнгүүтээ юу яах вэ? Өндгөө гоё ингэ задлаа шүү дээ. Өндгийн цагаан чинь бүхэл байдаг шүү дээ. Тэрийг сайн задлж өгөх хэрэгтэй. За болсон. За тэгэнгүүтээ шөлөө бид нар одоо амтлан. За энэ дэр бид нар юу хийх вэ гэхээр мэдээж нөгөө спинач одоо хийн. За. Ваа. Ингэж байгаа фрэш болдог. Тэнгуудаа төр зүр пилетнээс авчих. За энэ хооронд яах вэ гэхээр би бас нөгөө рисоттогоо төлчих гээд айгаад шүү дээ. Гэж байгаа яа. За их гоё болж харж гинөө. Гоё соус даагаад их гоё. Ямар гоё болж байна ёо. Энэ ч гоё юм байна. Помидортой базилик. Одоо яг бол ингээд яг өөрийнх нь бэлэн ризотто. Энэ дээр бол базилик гоё, фрэш базил бол нэмүүл их, бүр их гоё. Наач манад ховор байдаг учраас бид нар нөгөө өөрөө дотроо хатаасан базиликтай яг нэмүүл гэж байна. Тэгтээ базилик дотор нь байгаа. За. Ерөөсө төлж болохгүй хамгийн гол нь. За энэ дээр дахиад нэг 50 г би ус нэмчих болж байна. 50 ч баг 25 г ус чи. Ингээ баг магаар хийхгүй хитрхи ихтчүүл нялцаачдээ шүү юм гэж бодож байна. За тэгэхээр нөгөө өндөгний цагаан гэж одоо бид нар буцалгаад яатсан учраас нөгөө буцалахгүй байгаа учраас энэ чинь гоё жигд тарж өгдөг байхгүй. За ингээ хутгаж явахдаа өндөгний цагаан аачих. Тэгэнгүүт их гоё өндөг чинь зураасаараа их гоё тарж өгдөг. Тэгэнгүүтээ буцаагаад гал дээр тавьчих. За энэ дээрээс одоо бид нар ризоттон дээрээс харин жинхэнэ давсаа юм шүү. Баг зэрэг. За би шүлэн дээр одоо юу хэрэгтэй? Цөцгөн хэрэгтэй. Жоон пармезан тэгээд лимон, фрэш лимоныг. Би одоо та эдний галтгооны нэг гоё юмыг үзүүлээ. Надад маш их таалагдсан юм. Шууд галтгооноосоо дэлгүүр руугаа орчдөг. Дэлгүүрээсээ шууд юу гэдэг заал руугаа бишээ галтгооноосоо дэлгүүр руугаа бас заал руугаа хоёр тишээ орж байна. Тэгэхээр одоо надад жишээлбэл органик бас лимоны жуус гэж байна. Тэрийг сонирхоод би энэ дээр хийх гэдэг байхгүй. Тэгэхээр зөвмөр одоо дэлгүүр руу орж үзье. Хамгийн гол нь галтгооноос шууд ингэж гарч ирээд нөгөө органик одоо хүнс гэдэг дэлгүүр рүү ороод ирчихэж байгаа байхгүй. За би ийшээ яваад өөрийнхөө хэрэгтэй лимоныхаа фрэш жуусыг одоо хайх хэрэгтэй. За lime pure байна. За ууж байгаа. Ойн шүү дээ. За ингээд эдний одоо бүх органик бүтээгдэхүүн. Тэгэхээр надад юу хэрэгтэй гэхээр 100% цэвэр органик одоо лимоны жуус хэрэгтэй учраас би галтгооноос шууд гараад энэчнээс юм аваад буцаа орж хоолоо хийж болж байгаа байхгүй. Энэ надад маш их таалагдсан. Ингээд дэлгүүрээсээ авчиж. За ингээд би дэлгүүр дээрээс лимоныхоо жуусыг аваад
хоолоо шууд хийж болж байгаа байхгүй. Энэ надад хамгийн гой таалагдаад байгаа байхгүй. За. За тэгэхээр бид нар шүлэн дээрээс одоо жинхэнэ яг амтын тааруулаад одоо лимоныхоо шүүсийг цайны албаар 1-2 удаа хийх хэрэгтэй. Ер нь шүлэнд надад бол ерөнхийдөө надад бол биш. Ер нь Европод яг гоё тийм эсгэлэн амт айгүйх оруулж өгдөг одоо маш их томатны ч юм. Манайхан болохоор эсрэгээр маш махны амтанд их дуртай. Гэхдээ махны амт хамаагүй бид нар хийж болно. Би бол хийж чааш. За ингээд айгуугаа үнэртэж чинь. Нэг алгыг хийчихэд амсах хэрэгтэй бид нар заавал. За нэг алгыг зөмөр хийсэн. Тэгээ гоо амсах хэрэгтэй. За ер нь 2 албаа хийж болох юм байна. Хэдийгээр нөгөө хиймэл амт байхгүй болохоор бас эсгэлэн амт нь юу тэр нөгөө хиймэл жүүсэлдэг бол арай гоё натурал нь юу вэ? Гоё. За одоо энэ чэнэс зөмөрөө давсаа ичнэ. Окей. Тэгэн гутаа хар бэрснээс ичнэ. Хар бэрцийг бол ерөнхийдөө шүлэн дээр ахиухаа ихэд их гоё болно. За одоо энэ дээрээс цөмөрөө цэцгийг хийнэ гэж ярьж байсан тийм шүлэн дээрээс. 1 2 Тэгээ баг зэргийн пармезан чиз ич. За ингээл төгс амт гэдэг нь болж байгаа байхгүй. Энэ хоёр байхгүй бол эзэн шишүүл болохгүй. Заавал энэ хоёр хийх хэрэгтэй. За ядаж нэг юм. Ой. За болжээ. Одоо цөмөрөө энэ дээрээс баг зэргийн ус нэмж өгнө. Ийм жоох нэг 10-20 г ус нэмээд өгч. Жохон хатаа байгаа. Тэгэн гутаа энэ дээрээс цөмөрөө хамгийн сүүлд нь оливын тос юм маслаа дахиад нэмж өгдөг. Яагаад гэвэл нөгөө бүх будаа чи хамаг юм нөгөө шингээгээд авцсан учраас би дахиад дээрээс нь гоё фреш экстра virgin olive oil баг зэрэгээр хийчих. За тэгээд сайхан утгаад өг. За ингээд яг risotto чинь бэлэн болж байна. Одоо энэ чинээсээ ахиухан шиг пармезан чиз хийж өгнө. За. За пармезан орсон тохиолдолд бид нар хутгана. Нөгөө бяцлага гоё risotto бүх будаан дээр гоё хөргөж өгч байгаа байхгүй. За энэ ч одоо жинхэнэ гоё risotto болж байгаа юм да. Risotto яг италичууд бол маш тийм жижиг жоохон тийм юутай жажлууртай яддаг. Манайхан бол тэгэхээр бас төдийлөө ойлгохгүй ч юм уу. Нацанхаа эдмээ санагдаад байвал за жоохон болгоод өгч болно. Тэрийг бол хүнээсээ зочноос асуух хэрэгтэй тий. Та risotto-г одоо юу гэдэг бүрэн болгож иддэг үү эсвэл яг нөгөө Европ байдаг шиг идэх үү гэж асуух хэрэгтэй. Тулгаж бол ерөөсөө болохгүй хүнд. Окей. Risotto бол бэлэн болчихлоо. За тэр би томатны жуус хийх гэсэн бас дэлгүүр нь орсон чинь энэ органик кремийн томатаа суп гэдээ бас тустай юм байт юм. Баг зэргийн одоо хамгийн сүүлд нь томатны суп гэдэг байхгүй 50-100 г. Тэгэхээр бид нар энэс хийж бас бүр илүү гоё амттай бол. Яг тэр би бас дандаа органик юмар амьсгалаад байна шүү дээ. За окей. Энээсээ бид нар нэг 100 г хийчих. Тэгээд нөгөө эсгэлэн амт чинь гоё нэмэгдээд маш гоё амт бол. Хамгийн сүүлд нь оруулдаг байхгүй. За ингээд бид нар шүлбэл мосон одоо цөмөрө хоолнуудад тавглах үлдлээ. За энэ дээр өстө жинхэнэ оливын тостой сарамстай ганц гарлик бүрээ тост талах байвал өстой гоё болно да. За миний бол бидэн боллоо одоо цөмөрө хоолоо тавглаад энэ рестораныг одоо ажилладаг хүмүүст гоё одоо юм бүтээгдэхүүнүүдийг зардаг гэд хоолоо амсуулъя. Баярлалсан талгаснаа илэрхийлээд. За одоо цөмөрө risotto тавгланаа. Risotto арзаасан байж болохгүй. Урссан бас байж болохгүй. Их гоё байх хэвээр. Яг таарсан. За би бол ерөнхийдөө бас ойрд risotto хийж идэг. Миний бол ерөнхийдөө арааны шүүс бол жоохон гоожос доол байна. Окей. За энэ дээрээс бид нар баг зэргийн пармезан тавиад өгч болно. Тухайн голдон ч юм уу тавган дээр ч юм ааж хамаагүй байж болно. За ийш тавьчих. За одоо цөмөрөө шүлээ тавуулах хэрэгтэй юм.
За шүл бол маш гоё амттай болсон байх хэвээр. За шүлийг дээрээс нь гоё авч жагаад эхлээд баг зэргийн нөгөө юутай шүлгүүгээр нэг хийгээд тэгээд дээрээс нь тууж жагаад дан шүлтэйгөөс нь талыг хийгээд ерөнхийдөө нэг порцыг гоё бол. За энэ болохоор бидний шүл маш гоё болсон байгаа. Та нар одоо ингээд камераараа харж болно доторх нь ямар шүү вэ? Би халбаар дахиад тотгож үзүүлээ. За ерөнхийдөө хүн нэг халбагдахад миний халбан дээр одоо бүх юм багтах хэрэгтэй. Тэр сонгон, мөөг, луун, тэр дахиад юм гаргаж ийн спинач те бүх юм заавал нэг юм дээр багтах хэрэгтэй. Тэгэхээр гоё болсон байна. Ингэж пропорцны ерөнхийдөө таарна. За тэгээ шүлний амт бол маш гоё. Тэр өндгний тэр цагаануудыг та нар санзарж байгаа. Салхан арга байхгүй. За окей. Тэгэхээр зөвмөрөө өнөөдрөөс ризотог одоо Ярмарка брендийн бэлэн ризотто будааг бид нар бас сэргийлж үзлээ. За тэгээд эдний органик рестораны органик дэлгүүрээс бид нар ногооны шүүс болон томатны суп хоёроор шүлээ бас баг зэрэг амтлаа маш гоё болж байна. За тэгээд органик бас лимоныг бас хэрэглэлээ. Тэгээд гэртээ энэ лентик гэдэг одоо бидний хэрэглээд байсан энэ хавтгай бандууг бас хэр шүлэндөө эргэл зураар маш их хилчлэгтэй ялангуяа хүүхэд настай хүмүүст аюу гоё витамин, төмөр, кальц аюу их баялаг юмнууд энэ будааныхын ар дээр бол мэдээллүүд нь өөрийнх нь байж байгаа. Тэгээ вебсайт руу ороод үзэж болно. Хамгийн гол нь гений өөрчлөлтгүй бүтээгдэхүүнээр өндөр цөмөрөө нэг өдөр хоол хийж үзлээ. Тэгэхээр дараагийн дугаарт цөмөрөө уулзъя. Баярлалаа. Tea time. Tea time. Exactly.